Утсаа бид нэлээд урт хэмжээтэй аваад таслах хэрэгтэй болно. За ямар хэмжээтэй таслах вэ гэхээр за энийгээ бүр ингэж агшаач магшаахгүйгээр жоохон ингэж сунгас хийгээд энийгээ за тойргийн дагуу ингээд уцаараа хэмжээд нэг тойргийн хэмжээг авчин хэдүүлээ. За энийгээ ингэж агшааснаар нь биш шүү. Жоохон ингэж сунгасан маягтайгаар барьж гаад хэмжээрээ уцаараа. За миний нэг тойргийн хэмжээ ийм боллоо. За энийгээ 2 дахин хагастай авна. За ингээд энд дууссан байгаа. Ингээд нэг барихаар дахиад нэг ингээ 2 тойрог гэсэн үг. За тэгээ хагастай. Тэгээ энийхээ хагастай. За буц маань багтчих магадгүй гэж бодож байвал 3 дахин авч болно. За тэгээ энэ хэмжсэн утсаа тастаад авчна. За одоо биднэрт ийм нэхэмлийн тэвэн хэрэгтэй. За энэ тэвэндээ уцаа сүлээд за тэгээ хэдүүлээ. Энэ одоо сүүлсэн зүгээрээ нөгөө юугаа гарна гэсэн. Хаалтаа гарна гэсэн. За нэг анхаарах юм байгаа. За юу анхаарах вэ гэхлээр гогцооны байрлал. За байрлал гэдэг нь одоо энэ гогцоонууд маань хаашаа харсан бэ гэдэг нь. За жишээлбэл би энэ одоо ар нэхээс маань болохоор юу байгаа. Нүүрэн тал нь баруун тишээ харсан. Өнгөн нэхээсний маань нүүрэн тал нь зүүн тишээ харсан байдалтай байгаа. За ийм байдалтайгаар Итали хаалт хийхээр надад амар санагддаг. Хэрвээ та нарыг одоо энэ ар нэхээс нь бас ийм зүүн тишээ харсан ч юм уу байралтай байдаг үл эднэргээ ингээ гоё ингээд янзлаад одоо ингээд дахиад зүүндээ гүйлгээд авчиж болно. Ийм байдалтай болгоод янзлж болно. Бүгдийг ингээ гүйлгээд аваа те. За Итали хаалт хийхдээ өнгөн нэхээсээ хийгээд эхлүүл арай амар байдаг. За би нэг ширхэг арыгаа нэхээ дийш нь оруулчихсан. Түрүүнд энд ар харагдчихсан шүү дээ. За одоо хэдүүлээ нэхэж эхэлцгээе. За нэг гогцооноос 2 удаа дэгээд нь за эхлээд өнгөн нэхээснийхээ баруунаас зүгээ орууллаа. За ингээд татаад өглөө. За одоо энийгээ ардуур нь зүгээ явуулаад ар нэхээснийхээ баруунаас зүгээ орууллаа. Тэгээ уцаа татаад тултлан татчихна. За одоо эхний өнгөн нэхээсний 2 удаа авалт хийн. Гэхдээ баруунаас нь биш эсрэгээр нь энэ талаас нь зүгээ оруулаад за энэ 2 дахь авсан учраас энийгээ мулталчлаа. За тэгээд энэ өнгөн нэхээсний баруунаас нь орууллаа. За ингээ оруулаад татаад гараад ирлээ. За одоо ар нэхээснийхээ 2 дахьыг авна. За эхлээд энэ талаас нь оруулсан шүү дээ тий. Одоо болохоор эсрэгээр нь цаанаас нь зүгээ оруулаад за энэ 2 дахь авцсан учраас энийг мулталлаа. За тэгээд араар нь оруулаад дараагийн ар нэхээс баруунаас нь зүгээ оруулсан. Ингээд татаад өгөөрэй. Ингээд жоохон татсийгээд өгөөрэй. За одоо энэ өнгөн нэхээсний зүүнээс 2 дахь авсан учраас мултлаа. За дараагийн ар нэхээс бишээ өнгөн нэхээс рүү баруун талаас нь хийлээ. За тэгээ уцаа татаад өгнө. За энэ ар нэхээсний цаанаас нь хийлээ. Мултлаа 2 дахь авсан. За энэ ар нэхээсний эхний авалт баруунаас нь
За. Одоо энэ өнгөн нэхээсний 2 дахь хавалт зүүнээс нь мулталлаа. За, дараагийн өнгөн нэхээсний эхнийх баруунаас нь хийлээ. За, энэ нар нэхээсний 2 дахь хавалт цаанаас нь орууллаа. За, мултлаа. За, энэ нар нэхээс рүү баруунаас нь. За, ингээл яваад байна гэсэн үг. Нэг гогцооноос 2 удаа. За, энэ араасаа авсан бол өнгө рүүгөө шилжээд өнгөөсөө авсан бол ар руугаа яваад гэх мэтчлэн. За, энэний 2 дахь нь зүүнээс нь орууллаа. Энэний нэгдүг нь баруунаас нь орууллаа. За, энэ ар нэхээсний 2 дахь нь цаанаас нь мулталаад авлаа. Энэ рүү баруунаас нь. За, ингээд нэхэд яваад байна гэсэн үг. За, ингээд нэхэд яваад харахаар энэ маань юм харагдчихэв. За, ингээд даал хаалт. За, энэ дээрээ хурц ирээд яаж дуусгах вэ гэдгийг би одоо зааж өгнө. За, сүүлийн 2 гогцоо. Энэ хоёулаа нэг удаа гогцоодогдсон байгаа. Зүгээрээ. За, өнгөн нэхээсээ 2 дахь удаага авлаа. За, энд одоо яах вэ гэхлээр хамгийн ихний өнгөн нэхээс энэ байгаа шүү дээ, тэ? Энэ рүүгээ энийг оруулчихна. За, тэгээд одоо ар нэхээсээ цаатлаас нь 2 дахь удаага авлаа. Тэгээ гаргаад ир. За, ингээд дуусгачих гэсэн үг. За, тэгээ дотор талд нь хөвөрхгөө санагдаад байвал энд нэг зангидаас хийчих болно. Энэ ингээд. За, тэгээ үлдсэн утсаа мэдээж талталж өгөөд за, ингээд миний хаалт дуусж байна гэсэн үг.